За юу цаанда манайхан өнөөдөр та хэдтэй амьдрал тохиолдох ямар ч хүн цаад бэрхшээлийг цөхрөлтгүй давхуудтай нь урам зориг хайрлах маш нэгэн гоё киног ярьж өгөх болно. Энэ бол Joy хэмээх бодит хүний амьдралаас сэдвлэн хийгдсэн кино юм. 2015 онд үзэгчдэд хүртээд болж исэн энэхүү киног Joy Mangano хэмээх Америкийн нэлээд алдартай зохион бүтээгч, шинийг санаачлагч, энтерпренер эмэгтэй туулсан амьдралаас сэдвүүлсэн бөгөөд нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй өрх толгоосон эмэгтэй хэрхэн өөрийн санааг амжилттай бизнес болгон хөгжүүлсэн түүхийг өгүүлэх болно. Уг киног Америк алдарт найруулагч David O. Russell найруулсан бөгөөд гол дүрүүд нь Холливуудын алдарч жүжигчин болох Jennifer Lawrence, Bradley Cooper болон Robert De Niro зэрэг зэрэглэлийн томоохон жүжигч тоглосон байна. Уг кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Jennifer Lawrence 2015 онд Алтан бөмбөрцгийн наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан ба мөн 2015 оны Оскарын шагнал гардуулах наадам дээр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал нэр дэвссэн аж. Одоо ингэ хэдүүлээ киноныхаа үйл явд руу орцгоё. Киног эхлүүлэхээс өмнө мэдээж таад байна. Манай сувиг дэмжин лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Тэгжлээж бид нар дараагийн удаа илүү гоё контентуудыг оруулах болно шүү дээ. Энэхүү дугаарыг үзэж байгаа үзэгчид яг одоо анхаарал хандуулаарай. Учир нь Unitel Group таныг болон байгууллагын тань өнгө төрхийг илэрхийлэх цоошин онцгой дугааруудаа борлуулж эхэллээ. Та өөрийн хэрэглэн тохируулан дата эсвэл ярианы эрхээ уян хатнаар сонгож дараа төлбөрт багцаа өөрөө бүтээгээрэй. Мөн онцгой дугаараа Unitel аппликейшн болон Unitel цэгийн вебсайтаар дамжуулан захиалах боломжтой ба дараа төлбөр дүүжлэгэнд нэгдсэн хэрэглэгчдэд зориулан цоошин урамшууллуудыг санал болгож байна. Үүнд 6 сарын турш 5 ГБ дата бэлгэнд авах, эхний сарын суурь хураамжаа 50% хүртэл хөнгөлүүлэх, үнцэн тасралтгүй өсөх, 80 тиг тгээс 80 тиг 5 хүртэлх супер дугаарын эзэн болох урамшуулалд оролцох зэрэг нэмэлт боломжуудыг аваарай. Супер дугаарын эзэдийг 2026 оны 5 сарын 28-нд Unitel-ийн Facebook хуудасаар тодруулах болно. Таныг илэрхийлэх онцгой дугаарыг Unitel аппликейшнаас хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. Урдчилсан болон хосолсон төлбөр төлжлгээрээс дараа төлбөр төгс рүү шилжээд эхний суур хураамж 50% off. 6 сарын турш 5 ГБ дата аваарай. Unitel. You know the plan. You know the plan. Киноман Joy хэмээх нэгэн бяцхан охины түүхээр эхэлнэ. Эртээ урдийн цагт Joy охин Jackie хэмээх хамгийн сайн найзтайгаа Rudy Terry хэмээх аав ээж болон эмээтэйгээ цуг амьдран суудаг байжээ. Joy-ийн аав нь авц засрын газартай байсан бол Joy-д Peggy хэмээх эцэг нэгтэй эгч байдаг ажээ. Joy хар багасаа л том болоод шин сургууль бүхнийг зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй маш сонирч хүүхэд байсан бөгөөд эмээнч түүний энэ хүслийг хамгийн ихээр дэмждэг байв. Гэсэн ч удалгүй Joy-ийн аав ээж хоёр нь хоёр тийш болж хөөрхий ээж нь салтаасаа болоод сэтгэл готролд автаж өдрийн ихэнх цагийг зургатаар элдв драм зураг үзэж өнгөрүүлэх болсон тул эмээн түүнийг өсгөж хүн болгожээ. Тэгсээр удалгүй цаг хугацаа урсан өнгөрсөөр Joy том болоход түүний амьдралд олон янзын асуудал сорилтууд тулгарх болсон байна. Joy их сургуулаа төгссөний дараагаар хүнтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсон боловч удалгүй нөхрөөсөө салж улмаар ээжигээ хоёр хүүхэдтэй мөн эмээгээ бараг л ганцаараа тэжээж багын мөрөөдлөөч биелүүлэх завгүй явсаар нислэгийн компанид ажиллах болсон байв. Ядаж явахад Joy гэр орноо толгойлон авч явдаг ганц бие хүн бөгөөд Joy л байхгүй болчвол энэ гэр орных нь бараг бие биенээ барьж иччих гээд үнэн хэцүү усуд байх юм дөө. Тэгээд тийм хүн тачааг ганцаархнаа үүрч явна гэхээр амар байгаа зү. Joy баг багасаа л элдв шин санаа сэдэж тэрнийгээ туршиж үздэг байсан ба нэг удаа уг нь тэжээвэр амьтдыг аюулгүй байлгах зорилготой гэрэлтэх хүзүүч их санаа гаргасан боловч тэрэндээ патент авч чадлагүй явсаар өөр компанид алдсан байв. Ийхүү өглөө Joy ажилдаа гарахынхаа өмнө гэр орныхонтойгоо хэрүүлхийгээд явж байтал аав Rudy найз охиныхоо гэрээс хөөгдөд хүрээд ирлээ. Гэтэл Joy-ийн гэрт аавыгаа байлгах цаа ердөөсөө байдгүй бөгөөд энэ зур аав нь ээжтэй нуулзангаа хэрэлдэж мэрэлдээд уурандаа хамаг юм хувийг навч хидлээд бас зүгээр үе чаддгүй наасаа. Тэгсэн ч Joy аавдаа хайртай тул байрныхаа зойрын өрөөнд экс нөхөр Тонитэйгоо цуг хэсэг байлгахаар болов. Үгүй нэрийн ч одоо. Энэ Joy-ийн экс нөхөр Тони гэдэг хүн чинь салаад бүхэл бүтэн 2 жил болсон мөртлөө очих газар байхгүй тул Joy-ийн амьдардаг байсан юм байна шүү дээ. Үгүй нэрээ ёстол холион бант юм да. Тэгээд болоогүй энэ Rudy Тони хоёр нь бас бие биенийг үзэж чаддгүй гарууд байдаг ба Тони Rudy-г орж ирэнгүүтэл муудалцаад алан талан дээрээ туллаа шүү. Үгүй энэ Joy ч одоо яаж галзуурч гуйхан шиг энэ хүртэл тэлсэн юм бол доо хөрхий. Үзэг солигдож Joy ажил дээрээ явсан очтол дарга нь түүнийг цомтголд орсныг мэдэгдэж ажлаас нь халаад хайчваа. Ингэж Joy-ийн амьдрал улам төвөгтэй боллоо. Яжжитл байрны зээлтэй байсан. Одоо тэрийг яаж төлөх юм бол доо чаавас. Тиймгүй Joy ажлаасаа халагсны дараагаар аавынхаа засварын газар ирдэг бөгөөд Rudy-гийн засварын газар ч гэсэн ойрдоо орлого нь багасаад бас л хүндхэн байдалтай байж. Гэхдээ энэ Rudy ч гандан буурахгүй юм аа. Joy-ийн нүдэн дээр дахин өөр эмэгтэйтэй уцаар танилцсангаа оройн болзоонд явахаар болчвол яах вэ? Тэгсээр орой олж Joy гэртээ ирэхэд аав нь болзоонд явна маавна гэд бөөн болоод иж өгдөг ба бас зүгээр үуч чадахгүй Тонитэйгоо хэрэлцсэн байж байваа.
Дээрээс нь Joy-ийн ээжийнх нь өрөөний шалан доор усны шугам задарснаас хойш бөөн ус алдсан байдаг бөгөөд уг нь Joy хэр баргийн имийг өөрөө засчдагч энэ удаад бол яалтчгүй сэлэсэр дутгасуур харахгүй болсон байв. Энэ бүхний дараа хөөрхий Joy ядарснаасаа болоод ээжийнхээ орон дээр хөвтөж жаахан дуг хийж авдаг ба тэгхдээ сонин юмнууд зүүдлээстэй. Удалгүй Joy дээр газар дээрх ганц найз Jake-ийн хурж ирээд тэр хоёр ч одоо хүний амьдралын цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрдөг талаар ярилцсан анх Tony-той танилцж байсан үеэ дурсаж гарав. Joy Tony хоёр нэгэн үжлэг дээр танилцж байсан ба Tony тэр үед алдартай дуучин болох мөрөөдөлтэй байжээ. Гэсэн ч Rudy анханасаа Tony дургүй байсан тул хүргэнээ дандаа гоочж муулж явдаг байсан байнамаа. Тэгсээр хэдэн жил өнгөрөхөд Tony шөнө бүр баар сав хэсэж дуу хуур гэж явдаг байсан ч амьдралаа авч явах хангалттай мөнгө олоогүй тул Joy-той байнга л хэрэлдэж сүүлдээ мань хоёр ч одоо ингэж хэрүүл уралтай явж байснаас салсан дэргэж шийджээ. Үүн дараа Tony аль биесээр Joy-с салсан боловч ганцаараа амьдрах хангалттай мөнгө байгаагүй тул Joy-ийн гэрт толгой орогдсон амьдрах болсон байна. За энэ зур Rudy ахгүй чинь Rudy хэмээх баян бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж анхныхаа болзон дээрээ янзын панаалдаж манаалдаад хурган өөртөө татаад байгаамаа. Гол нь тэгж байж Rudy Joy-ийн гэрээс явах төлөвлөгөөтэй байгаа юм байна л та. Ийгүү болзооныхоо төгсгөлд Rudy-гийн гэр бүлийг өөрийнхөө завин дээр урьдаг ба манай хэд ч одоо дуртай явшлгүй яах вэ? Маргааш өдөр нь Joy, Tony, Peggy, Rudy дөрөв Rudy-гийн завин дээр явж байтал Joy хунтагтай дарсан унгаад хагалчлаа. Гэхдээ тэрийг цэвэрлэх гэж байхдаа шалны альчуурнд шигдсэн шилэнд гар мараа зүсэд бүр баларлаа хөрхий. Гэсэн ч тэр өрөө Joy-ийн толгойд маш гайхалтай нэгэн санаа орж ирдэг. Тэгээд Joy маань бүр тэр санаанаасаа болоод орчлон ертөнцөөс тасарсан мэт амандаа юм бутнаад л явдаг болов. Төдөөдлгүй Joy-ийн дуудсан сэлэсэр нэрээд ээжийнх нь өрөөний усны шугамыг засаж чиглэдэг бөгөөд ядаж байхад ээж нь гадны хүн өрөөнд орууллаа гэд үглэж гоншигноод Joy-ыг мэн товтон зоогоостой байдаг насан. Үүний дараа Rudy Joy-ыг хачин чигтээ авирлаад байсан тул ханиадны юм уулгаад унтуултал Joy дахиад л маш хачирхалтай зүүдлөө. Энэ зүүдэндээ Joy өөрийнхөө бага насны хөлбөртөө уулздаг ба Joy-ийн хүүхэд нас нь ч одоо том болсон өөрөөсөө асууж байгаа юм. Чи яагаад амьдралынхаа 17 жилийг дэмий үрсэн юм бэ энэ гэд асуугаад байвал яах вэ? Айхтар гэж. Ийхүү өглөөл Joy сэрэнгүүтээ Tony-г өрөн дотор нь зогсож байгааг харангуйтаа хэлж байгаа юм. Tony, бид хоёр салаад удаж байна. Хоёулаа ингэ цуг байханд буруу. Тийм болохоор чи нүүх хэрэгтэй гэж хэллээ. Араас нь Joy ч одоо эцэг Rudy-тэй ч гэсэн адилхан шаардлага тавьж багч гэсэн ачаанаасаа өөрийгөө хөнгөлөх гээд үзв. Гэсэн ч Rudy хэлж байгаа юм. Одоо танаа нөхөр чи явсан юм чи би зойрон чинь байгаад асуудалгүй шүү дээ гэхэд Joy хариудна. Би маргааш таны ажил дээр Rudy та хоёртой уулзмаар байна. Надад нэгэн шин санаа төрсөн гэж хэллээ шүү. Үгүй ямар санаа болсон юм бол доо. Үүний дараа Joy охиныхоо тосон харандагаар өөрийнхөө бодож олсон шин санааг дүрсэлдэг ба маргааш нь болохоор Joy ч одоо аавынхаа гараж дээр Rudy-тэй уулзаж түүнд шин санаагаа танилцуулав. Joy-ийн бодож олсон санаа бол Miracle Mop буюу гайхамшигтай шал угаагч хэмээх заавал гараараа муших шаардлагагүй шалны угаагч бүтээх санаа байв. Өөрөөр хэлбэл баг айл болгонд байдаг дарж мушигдаг шал угаагчны санаа гэж ойлгож болно. Энэ санааг бод амьдрал дээр Joy гэдэг хүн хамгийн анх бодж олсон юм байна шүү дээ. Тэгтэл Joy-ийн ярьж буй шал угаагчны санааг Rudy хоёр нэг сайн ойлгоогүй мяалаад байдаг бөгөөд Peggy ч гэсэн хажуунаас нь орж ирээд Joy-ийн санааг үгүйсгээд байв. Тэгэхээр Joy аавынхаа гаражны хэрэгслүүдийг ашиглаж яваад шал угаагчаа хийж үзүүлдэг ба шалны альчуурыг нь өөрөө нэгмлийн утас ашиглан нэгж мэгээд ёстол нэрээ мундаг бүтээлч үсгүй байгаамаа. Гэхдээ тэгсэн Rudy ч одоо тийм амархан Joy-д хөрөнгө оруулалт өгдөггүй бөгөөд талигаш нөхөр нь нийт хөрөнгөө маш ихээр хөдөлмөрч олсон тул эхлээд Joy-г сорих зорилгоор 3 асуулт асуув. Эхний асуулт нь Joy-г аль сургууль сурсан талаар байв. Хоёр дахь нь Joy-г сургуультай байхдаа ямар хүүхэд байсан талаар. Харин гурав дахь асуулт нь чи өөрийгөө нэг буутаа өрөөнд байна гэж төсөөл. Хэрэг тэр өрөөнд чиний бизнесийн өрсөлдөгч байсан бол чи түүнийг буутах үедэргээд Joy-г нэлээд сорьсон шинжтэй асуултууд тавилаа. Тэгтэн Joy ч одоо өөрийнхөө төгссөн сургуулийг хэлж сургуулийнхаа шилдэг сурагч болж байсан талаараа Rudy-д хэлнэ. Мөн гурав дахь асуултын хариуд тэрээр ингэж хариулсан байна. Би бууг аваад түүнийг бодох байсан гэж хариуллаа. Ийхүү Rudy Joy-ийн хариултуудыг сонссны дараагаар хөрөнгө оруулахаар болж ажлаа яарвчлан эхлүүлэхийг даалгав. Тиймээс маргааш өдрөөс эхлээд Joy шал угаагчны ихмэл альчуур хийлгэх хүмүүсийг аавынхаа гараж дээр дуудан авчруулж шалны бодныхоо их биеийг Калифорни дахь үйлдвэр захиалан хийлгэж их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэв. Удалгүй Joy хангалттай шал угаагч хийлгэж авсныхаа дараагаар нэг ширхгийг нь $20 зархаар шийдэж дэлгүүрүүдэд санал болгосон ч дэлгүүрүүд авахыг хүсдэг ба зарим нь бүр доромжлоод байдаг наасан. Гэсэн ч Joy бууж өгөлгүй сүүлдээ дэлгүүрийн урт талын зогсоол дээр хүмүүс танилцуулж бэлэн мөнгөөр зарах гэж үздэгч хэн ч авахгүй байсаар эцэстээ цагдаа нарт хөгдөж явлаа хөрхий. Ийхүү Joy яагаа мэдгүй шантрах гээд байж байтал X нөхөр Tony-г хурч ирээд Joy-д тусалж чадах найзтайгаа түүнийг уулзуулахаар болж маргааш нэгэн телевиз рүү авч яв. Хэдийгээр Joy Tony хоёр эхнэр нөхөр байхдаа таарамжгүй байсан ч салсан хойноо маш сайн найзууд болон үлдсэн байдаг ба одоо хүртэл бие биедээ санаа тавьж нэгнийгээ хайрлсан хэвээр явдаг гэжээ. Ийхүү үзэг солигдоход Tony нөгөө найзтайгаа уулзаад Joy-ийн бүтээгтүүнийг танилцуулах гэж үздэгч нөгөө найз нь ингэж байгаа юм. Өө ичээ одоо хэлж ямаагүй гинт ирээд ингээ шууд уулзалт хийж болохгүй штэ гэд яг мөрөх гэж байтал телевизийн дарга Neil Walker мэх ирхэн гарч ирээд Joy-ийн бүтээгтүүнтэй танилцахыг зөвшөөрлөө шүү. Ингээд уулзалт эхэлж Joy өөрийнхөө шалны модыг Neil-ийн багийн танилцуулах гэтэл цаадуул нь шоож молоод байгаа болтой. Гэхдээ Neil хараад Joy-ийн бүтээгтүүн сонирхолтой санагдаж эцэст нь Joy-ийн бүтээгтүүнийг суугаараа дамжуулан борлуулалтанд нь туслахаар боллоо шүү. Гэхдээ үүний тулд эхний ээлжинд 50,000 ширхэг шалны мод үйлдвэрлэх хэрэгтэй болдог бөгөөд Joy А болон Rudy хоёроос дахиад $100,000 хөрөнгө оруулалт төсөв. Тэгтэл Rudy ингэж хэлж байгаа юм.
Чи ядаж $50,000 өөрөөсөө гаргаа. Чи ч гэсэн санхүүгийн эрсдлээ цуг хүлээх хэрэгтэй гэж тулгаад Joy ч одоо тал мөнгөө өөрөөсөө гаргахаар болов. Үүний дараа Joy телевизэн дарга Neil-д бүрэн итгэж байраа ахин барьцаан тавиад $50,000 болдог бөгөөд Neil-ийн хэлсний дагуу шал угаагч бөөм бөөнөр нь үйлдвэрлэж эхэллээ. Дараагийн хэсэг хэлэхэд Neil Joy-ийн шал угаагчийг хамгийн сайн борлуулагчаараа дамжуулан зургтын сугаараа борлуулах гэж үздэгч тэр борлуулагч нь Joy-ийн шал угаагчийг олигтой эрхлэмдэж чадлагүй байсаар хагаад ганцыг ч зарж чадсангүй. Гэсэн ч Joy бүсгүй бууж өгсөнгүй. Маргааш болохоор Joy Neil-ийн өрөөнд шууд дайрч оронгуудаа өөрөө бүтээгдэхүүнээ сурчилмаар байгаагаа илэрхийлж Neil түүний хүсэлтээс ихэндээ татгалзаж байсан сүулдэ Joy-г үнэхээр арга барсан байгааг олж харангуудаа эфирт гарахыг нь зөвшөөрөд хэлээ. Neil Joy-г эфирт гарахын өмнө өөрийнхөө борлуулагчийг хувц өмсүүлээд нүүр бодол энэ төр хийх гэсэн боловч Joy зөвхөн өөрийнхөө байхыг хүсэж шууд тэр хувц хунарыг нь тайлж шийдчихв. Ийхүү Joy анхудаа эфирт гарахдаа жаахан сандарснаасаа болоод юу ч хийж чадлагүй зогсоор л байлаа. Гэвч хэдэн хормын дараа зүрхний анд Jake-ийн эфирийн шууд утас руу холбогдож түүнээс бүтээгдэхүүнийхэн талаар асууж эхлэхэд Joy-ийн сандрал гайгүй болж өөрийн зохион бүтээсэн шалгуугчаа янзын сайхан тайлбарлаж гарлаа шүү. Тэгж байтал шууд утас руу цахиалгууд орж ирсээр эфирийн төгсгөл Joy 47,000 шалгуугч зарч чадав. Тийхүү Joy эцэст нь хүсэн хүлээсэн амжилтандаа хүрч аав Rudy болон түүний найз зөвхөн Rudy эдэргээд түүний эргэн тойрны бүхий л гэрүүлэн баяр хөөр давтаж Neil ч одоо Joy-г дахин эфирт гаргаснаар эцэст нь Joy нийтдээ 95,000 ширхэг шал угаагчаа борлуулав. Гэсэн ч энэ бүх баяр баясгалтай зэрэгцээд нэгэн гонигт үйл явдал Joy-ийн амьдралд тохиолдно. Joy-г хар багаас нь өсөж хүмүүжүүлэн хүн болгосон хайртай эмээ зээ өхнөө дөнгөж амжилтанд хүрснийг дараахан бурхан болсон бөгөөд Joy ч эмээгийнхээ ажил явдлыг дөнгөж дуусгаад байж байтал түүний амьдрал дахин нэг хүн цорилт гарч ирж байгаа юм. Юу болсон бэ гэхээр Joy-ийн шал угаагч хэрэгслийн эд ангиудыг үйлдвэрлэх компани түүний зохион бүтээсэн шал угаагч нь олон хувиар зарагдсан гэдэг мэдэнгүүтээ шууд дур мэдэн үнэ нэмсэн байлаа. Гэсэн ч хамгийн цочирдмор мэдэн эцэг Rudy-ийн үүнийг мэдсэний дараагаар Joy-с бүхнийг нууж Joy-ийн оронд эгч Patty-г нь Калифорнид байдаг үйлдвэрлэлөнд явуулж Joy-ийн өмнөөс шийдвэр гаргасан байв. Тэр үед Joy Patty-гийн хийсэн ямар ч тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд өөрөө үйлдвэрийнхэнтэй уулзгаар Калифорни руу явлаа. Үзэгдэл дахин солигдож Joy Калифорнид үйлдвэр дээр ирэн захиралтай нь уулзах гэсэн боловч нөхдөө цанаал нэг сэжиг бүхий байсаар Joy-г захиралтайгаа биш үйлдвэрийн менежертэйгээ уулзалав. Энэ үеэр Joy тэднийг үнэ өрчилж мэддэгдэлгүй дур мэдэн нэмсэн дургуйслаа илэрхийлж эгчийг нь хийсэн ямар ч тохиролцоо хүчингүй энтергээд бөө юм боллоо. Гэсэн цаадгарууд нь бүр гүрийгээд үнэ буулахгүй энтергээд новшроод идэг насаа. Тэгэхээр Joy бууж өгөлгүй цаагаараа ямар нэгэн хор найруулад байгааг нь олж мэдхээр 0 орох гэж байгаа нэрэдлэр үйлдвэр рүү нь яваад ортол Joy-ийн зохион бүтээсэн шал угаах хэрэгслийг хууль бусаар хуулбарлаад хийсэн байвал яах вэ? Нөхдүүд өөрсдөө Joy-ийн бүтээгдэхүүн дээр тусдаа патент олоод авцсан. Тэрийг ашиглаад бүр нууцаар борлуулалт хийж тусдаа ашиг олоод ирсэн байж таарлаа. Ямар муухай хогийн гарууд вэ? Ингэж Joy энэ нөхдүүдийн ноог олж мэдчихэд явж байтал бантсан хүн баг алдгийн зарчмаар үйлдвэрийн нөхдүүд гарч ирэнгүүтээ Joy-г бараг барьж аваад зодж мэддэгтээ ирээд тууснаа. Манай үнийг бүр цагтаад өглөө. Ингээд сонин байдалд орсон Joy-г эцэг Rudy-ийн ирж сулдаг ба зочд буудалтаа авч ирэнгүүтээ хөрөнгө оруулсан мөнгөө буцааж нэгж эхлэн тэр. Joy-г суулгахад оролцсон өмгөөлөгч нь түүнд ингэж хэллээ. Чи Калифорни үйлдвэр эзэн болох дээрэгт лоялти төлбөрийг төлсөн учраас чиний бүх бүтээгдэхүүний патент тэр хүний гарт орсон. Чи шүүх зарга мэдүүлсэн ч гэсэн мужаас чиний асуудлыг ердөөл гэрээний зөрчил гэж харна. Тийм болохоор чи одоо яаж чадахгүй гэтэн Joy тэнд байсан Rudy-д хандаж та намайг тэр төлбөрийг төлөх гэсэн таны өмгөөлөгч гэсэн төлөх гэсэн шүү дээ гэхэд Rudy бүр юу ч болоогүй юм шиг. Тийм ээ, миний өмгөөлөгч алдаа гаргасан. Бизнес заримдаа алдах тохиолдол гардаг шүү дээ гэж хэлдэг юм да. Хэдийгээр Joy уг нь бүх зүйл оройтхоос өмнө бүтээгдэхүүний патент буюу оюуны өмчийн асуудлаа шийдэх гэж байсан ч Rudy Peggy-г Joy-ийн өмнөөс Калифорни явуулан үйлдвэрийн нэгсэн нэмэлт хураамжийг төлөвлөснээр хамаг бизнесийг нь сүрүүлээд хайсан байв. За үүний араас Rudy ч өөрийнхөө мөнгийг Joy-с нэхэж чи дампуурлаа зарлах хэрэгтэй энтергээд унлаа. Гэхдээ Joy дампуурлаа зарлах юм бол давхар барьцаалж авсан зээл байшингаа хураалгаад ор хоронгүй болно шүү дээ. Тийм болохоор Joy Rudy тандан энэ бүхэн буруу би энд хүрэх гэж маш их зүтгэсэн. Энэ бүхэн шудраг биш байна. Бид зөвхөн бууж өгөх гэж энд хүрээгүй гэж хэлсэн ч Rudy ингэж байгаа юм. Бизнес гэдэг чинь угаасаа шудраг биш. Хэмээн хэлж нэмээд дээр нь Rudy ч бас би анханасаа түүнд үүнийг хийж чадна гэж итгүүлэх хэрэггүй байсан юм а энэ төр тэнэгтэй дунлаа. Ямар хэцүү усууд вэ. За тийхүү сүүлд нь Joy ямар ч нүүдэл үлдээгүй тул Rudy-г өгсөн дампуурлаа зарлах гэрэн дээр гар үсэг зурхаар боллоо хөрхийн. Тэгтэл яг тэр үед нь Joy-ийн том охин хэлж байгаа. Өндөр эмээ таныг гэр бүлээсээ амжилттай авах цорын ганц хүн гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ Joy хариуд нь эмээгийн буруу байсан. Амьдрал чамд боломжийг өгдөг юм. Амьдрал чиний боломжийг хүсэл мөрөөдөлтэй чинь цуг хамт үгүй хийдэг юм гэж хэлээд араас нь өөрийнхөө зурсан шал угаагчийн хэрэгслийн патентын зургийг уурандаа үгүй гэж орхив. Ийхүү Joy бүсгүй унаж бол хамгийн доод зэгтээ тулсан ч дахиад нэг удаа азаа үцгэр шийднэ. Тэр орой Joy Globe Up хийхээр үсээ тарж хаянгуудаа Америк улсад мөрдөгдөг патент буюу оюуны өмчийн тухай хуулийг маш сайн судалж байж болох бүхий л гарц гаргалааг хайж үзв. Маргааш өдөр Joy Texas руу нөгөө үйлдвэрийн эзэн Derek гэж нөхөртөө уулзахаар явлаа. Ингээд Joy уулзалт болох жочд буудал орж ирээд байж байтал Derek ч бодлого орж ирэн Joy-г сайтар сонж харснаа ингэж хэлж байгаа юм. Хинч намайг энд байгааг мэдгүй. Дээрээс нь чи намайг хин гэдгийг мэдгүй. Би Derek байж болно. Эсвэл Derek-ийн уулзуулахаар явуулсан өөр хүн ч байж болно. Чамд ямар ч баталгаа байхгүй. Магадгүй хүмүүс чамайг Dallas зүгээр л амиа орлохоор исэн гэж бодож болно. Учир нь чи гаргасан жижигхэн амжилтаасаа болоод дааж давшгүй их хүртэ болсон шүү дээ гэж мэгээд ер нь л баг сүрдүүлэх гээд байдаг шүү. Тэгтэн Joy ямар ч айсан шинжүүгээр
Би танаа авсан патентуудыг чинь судалж үзсэн. Та нарын Хонконгд бүртгүүлсэн патентын эзэн яг үнэндээ бүтээлгийн талаар мэдэхгүй юм байлээ. Бас дээрэс нь миний хийсэн шал угаагч болон танаа бүртгүүлсэн шал угаагч хоорондоо ялгаатай байсан. Тийм болохоор би анханасаа та нарт ямар нэгэн байдлаар оюуны өмчийн төлбөр төлөх ёсгүй байсан. Энэ бол хувир гэж хэлэн нөгөө томроод байсан Дерек гээд нөхрийг нь бодоо олглоо шүү. Тэг Дерекийн хөлхөнд бунгуудаа Жой болон Пегийн төлсөн бүх мөнгийг нь буцаан төлье гэтэл Жой юу ч дуурсангүй. Тэгэхээр Дерек сүлдээ Жойн өгсөн мөнгийг нь бүр хүүтэйгээр эргэн төлье гэхтэн Жой зөвшөөрдөг ба нэгэн бодолтойгоор Дерекийн компаниг шүүхт өгөхгүй хэмээн хэлдэг. Тэр нь юу байсан бэ гэхээр Дерек Жойн бүтээсэн шал угаах хэрэгслийн ямар ч эрхийг эзэмшдэггүй хэмээн баталгаа гаргах бөгөөд нэмэлт төлбөрүүдийг хүүтэйгээр төлнө гэсэн гэрээ байла. За ингэж Жой эцэст нэг юм энэ хулгайчуудыг ялж ялтанд хүрдэг ба үнэхээр энэ шаргуу зүтгэсээр эцэст нэг юм өөрийнхөө хүссэн амжилтанд хүрч чадав. Үүний дараа Жой маш амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй болж ганцхан шал угаах хэрэгслээр зогсолгүй маш олон шин содон бүтээгдэхүүнүүдийг гаргасан бөгөөд хожим нь өөрсдөө бус хүмүүс туслах нэгэн болсон байна. Энэ бүхний эцэст Жой хүүхдүүдийнхээ хамтаар том байшин руу нүүн орноо. Хэдийгээр Ав болон эгч Пеги хоёр нь хожим Жойтой шүүгтэлцэж мөнгө төгрөг салгаж авах гэж оролдож тэнэгцсэн ч Жой тэднийг хайрлан халамжиж анхаарал тавьсаар л байсан бөгөөд сасан нөхөр Тонинч одоо түүний хажууд хэрэгтэй цаг үед нь байж үн чамдрагч нь хэвэр үлдсэн аж. Энэхүү киноноор гарч буй Жой Манганогийн түүх бол бодит түүх бөгөөд тэрээр шидэж шал угаагч хэрэгслэхээ санаанаас гадна шинээр 100 гаруй бүтээгдэхүүн дээр патент авч Америкийн телевизэн сурчлагын сувгуудаар дамжуулан 1 тэрбум гаруй бүтээгдэхүүн зарж олон зуун сая долларын ашиг орлого олсон гайхалтай бизнес эрхлэгч эмэгтэй байлаа. Тийм болохоор таад маань ч гэсэн Жой шиг өөрсдийн мөрөдөл зорилгодоо үнэнч байж ямар ч асуудал гарсан шаргуу хөдөлмөрлөж чадвал амжилт үргэлж ирнэ гэдгийг бити мартаарай. Энэ удаагийн бичлэг маань энэ төрөд өндөрлж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол комент дээр сэтгэлдээ үлдээгээрэй. Танд ч гэсэн ямар нэгэн түүх байгаа байлгүй дээ. Дараагийн контент том утгагүй шүү. Тэр бол хүлээж байгаарай.